Монголын доод хоёр эмнэлэг дээр байгаа тийм нөөц газар, дурсгал газар дээр хамтын менежментийг дэмжсэн грантууд. Өнөөдөр навид толчд бодол тусгай хамгаалалттай газрын менежментийг бэхжүүлэх хурцхуур хөтөлбөрийн нээлт боллоо. Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн үр дүнтэй байдлыг сайжруулах урт хугацааны чадхыг бэхжүүлэх хурцхуур хөтөлбөрийн хөө эхэлж байгаамаа. Тусгай хамгаалалттай газар нутгийн хурцхуур хөтөлбөрийн хүрээнд хамгаалтын захиргаатын менежментийг дэмжих зорилгоор нийт 16.5 тэрбум хүртэлх төгрөгийн грантын санхүүжилт олгоно. Нэг захиргаа 3 тэрбум хүртэлх төгрөгийн дэмжлэг авах боломжтой. Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаатын бие даасан байдлыг хангах, цаашдаа орон нутгийн малчдын амьдрал ахуй энэ хүрээнд 24 мянган малчдын тусгай хамгаалалттай газар нутгийн газар нутг дээр ажиллаж амьдарч байна. Эдний оролцоог хангаж үйл ажиллагаа менежментийг цаашдаа бие даалгах байдлаар жишг байдлаар үйл ажиллагаа явуулах боломжийг олгох үүднээс өнөөдөр энэ хурцхуур хөтөлбөрийн хүрээнд 15 тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаадыг энэхүү хөтөлбөрийн хүрээнд хамруулж байна. Ингэснээр бид нар энэхүү захиргаадын бие даасан байдал, менежмент, үйл ажиллагаа чадварыг бүх талаар техникийн болон бодлогын санхүүжилтийн дэмжлэг тусалцгаануудыг үзүүлнэ. Тэр утгаараа тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн дээр бол бид нар шинжилсэн хариулгыг нэг 65 орчим хувьтай өөрчлөлт хийж байна. За манай тусгай хамгаалалттай газар нутгт дээр байгаа ойн сан бол маш өндөр хэмжээтэй байдаг. Тэгвэл ойн сан дээр байгаа нэгэнт хүрч чадахгүй байгаа тусгай хамгаалалттай зэлбэр дээр байгаа. Эргээд өнөөдөр байгаль орчинд бол хүний тусалцаа хэрэгтэй болсон цаг хугацаа. Тэгвэл бид нар ойн сандаа яаж очих вэ? Тусгай хамгаалалттай газар нутагт бол ойн сангийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх бас тодорхой хэмжээний ажиллагаануудыг хийж байна. Эдийн засгч харилцааг бид нар оруулж өгч байгаа. За тусгай хамгаалалттай газар нутгийн санхүүжилтийн механизмыг дэмжих юм сан бид нар албасаар байгуулж өгч байна. Нэвтэр хураамжтай холбоотой асуудал. За дээрэс нь бол бид нар олон улсын карбон кредиттэй холбоотой, карбон кредиттэй холбоотой харилцаануудыг бид нар бас шийдэж өгч байгаа. Монголын байгалийн хөв сангаас зарласан тусгай хамгаалалттай газар нутгийн хурцхуур хөтөлбөрт өргөдөл гаргасан нийт 40 хамгаалтын захиргаанаас 36 гранатын санал ирүүлсэн. Шалгаруулалтанд тэнцсэн 15 хамгаалтын захиргаа нь Монгол орны экологийн бүс бүслүүрийн төлөөллийг бүрэн хамарснаас гадна дархан цаацт газар, байгалийн зохицолборт газар, байгалийн нөөц газар, дурсгалт газар зэрэг тусгай хамгаалалттай газар нутгийн бүх ангиллаас сонгогдсноороо онцлогтой байлаа. Жишээ нь Хөвсгөл аймгийн Улаан улс сумын Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалтын захиргаа сонгогдсон. Тус хамгаалтын газар нь сүүлэнчлүүдэд зэрлэг хаамтдын тоотлогоо нэмэгдсэн эерэг үзүүлэлтүүд гарсан байна. Энэ нь тусгай хамгаалтын менежмент сайн байгаагийн шинж юм аа. Тусгай хамгаалалттай газрын хурцлгүй хөтөлбөр гэж өөрмөц шинэ арга барилаар тусгай хамгаалалттай газрын хамт олоныг идэвхжүүлсэн, манлайлсан, оргиож өгсөн ийм хөтөлбөр байгаамаа. Тийм энэ хөтөлбөрт ингээ хамрагдаж орно гэдэг нь бидний хувьд бол бас тухайн газар нутгаа ингээд тодорхой төвшөнд хүргэхэд том түлхэж болж байгаа учраас бидний хөтөлбөрт орсон. Хотгор хордол сардгийн Улаан тайг тэнгис шишгэд бол урд нь хандгын улмөр одоогоос нэг 14-5 жилийн өмнө бол баг улмөргүй болсон. Одоо бол манай хордол сардгийн эренчлэн Улаан улсын хооронд явж байгаа замын аялагчдын машин, нутгийн иргэдийн машинд баг өдрөөхөн таар ер нь баг адуушг болсон гэж хэлж болно. Ер нь бидний энэ жилийн тоолгоор бол тэнд бол 80-аас 120 хандгаа тоологдсон. Зөвхөн тэр 260-70 км газар дотор ерөнхийдөө 80-аас орчим хандгаа тоологдсон. За хөрөн баавга их өссөн, янгир ямаа өссөн. Янгир ямаа өндөр уулын соёны их улс, Улаан тайг, хордол сард 3 нэм тасархай популяцид янгир ямааны тоо толгой сүүлийн хэдэн жил өснөөрөө тэр эдэс тэжээл бол амтан өснөөрөө цоохор ирвс энэ 3 популяцид байна гэдгийг бидний камерын судалгаагаар ингээд тогтоогоод нэгээрээ сүүлийн 50 жил хөвсгөл орчимд цоохор ирвс байгууг нь тодорхойгүй байсныг 3 популяц цоохор ирвсийг байна гэдгийг камерын тусласнараа энэ зэрлэг амтны тэр дунд ирвсийн эдэс тэжээл хамтад тухайн газар нутгийн амьдрах нөхцөлийг эдэс тэжээлт болтол хамгаалт манай энэ тусгай хамгаалалттай газарт орсны үр дүн ач холбогдлын том жишээ. За манай их нартын тусгай хамгаалалттай газар 1996 онд байгуулагдсан. Гэхдээ тусгай хамгаалалттай газар нутгийн хуулинд байгалийн нөөц газар, дурсгалт газар бол орон нутгийн ингээд хамгаалтын захиргаа байдгүй байсан. Дархан цаас зохицолбор газар байгаль орчин аялал жуулчдын яамнаас, байгаль орчин өөрсдийн яамнаас яамны харьяанд байдаг хуулийн дээр санхүүжилттэй, улсаа санхүүжилттэй байдаг. Их нартын хамгаалалт нэгдсэн улсын байгууллагаас хуучин 2011-ээс 15 онд тусгай хамгаалалт газар нутгийн сүлжээг хүчүүлэх гэдэг төсөл хэрэгжижсэн. Төр хос төслийн хүрээнд бас төр хувийн хвшлийн гэрээгээр Монгол улсын хэмжээнд анх удаа байгалийн нөөц газар хамгаалтын захиргаа гэж байгуулагдаж ирсэн. Үүнээс хойш бас докторжоод тун бэхжээд
үйл ажиллагаа явуулж ирсэн гэсэн хэдиж бас доктортой цагуучилтын асуудлууд бас тулгарч байсан. Тэрний бас дараагийн нэг шийдэл энэ болж байна гэж л харж байна. Цагиргаатын хариуцсан ажиллаж байгаа газар нутг нь улсын тусгай хамгаалалттай талбайн 40% хамарч байгаа юм. Монгол улсад ажиллаж байгаа 800 орчим байгаль хамгаалагчийн тал орчим хувийг хамруулж байгаа нь энэ грантын санхүүжилтээр дамжуулан хамгаалтын менежмент чадварыг өргөн хүрээнд бэхжүүлэх ач холбогдолтой юм а. Энэ үн мөнхийн Монгол хөтөлбөр 2024 оноос хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөр 3 зорилттой. Нэг нь бол тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн чадварыг сайжруулах, үр дүнд суурилсан болгох гэсэн ийм зорилт байгаа. Үн мөнхийн Монгол хөтөлбөрийн нөгөө хоёр гол зорилго бол нутгийн иргэдэд түшиглсэн байгалийн нөөцийг ашиглах, менежментийг сайжруулах ийм зорилготой байгаа. Гурав дахь зорилго нь 2030 он гэхэд Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 30%-ийг тусгай хамгаалалттай газар болгоход нь тус дэмжлэг үзүүлэх ийм хөтөлбөр байгаа. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд өмнө Монголын байгалийн өв сан гэж ийм байгаль орчны салбарт анх удаага ийм санхүүгийн байгууллага бий болсон байгаа. Хөтөлбөрийн хүрээнд 1-р шат бэлэн байдлын хурцгуур нь 6 хүртэлх сар байна. Энэ үе шатанд хамгаалтын захиргаатын суурь чадварыг бэхжүүлэх, менежментийн төлөвлөлт үнэлгээ, дотоод зохион байгуулалтыг сайжруулах юм а. 2-р шат 2-оос 4 жил. Захиргаатад байгаль хамгаалалт санхүүгийн доктортой байдал, аялал жуулчлалын менежмент, орлогын их үүсвэр болон нутгийн иргэдийн хамтын ажиллагааг бэхжүүлж өгөх юм а.